Булган аймгийн төв Булган суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын дунд ач холбогдлын хувьд сорно гэж хэлж болохоор нийгэм барилга сүндэрлэж байгаа нь дулааны станц юм. 2011 онд баригдаж эхэлснээс хойш хөрөнгө оруулалт дутагдсанаар 3 жил зогсон байсан. Дулааны станцын үлдэгдэл санхүүжилт болох 3 тэрбум төгрөгийг 2014 оны 8 дугаар сард Монгол улсын засгийн газар анх удаа хөдөө орон нутагт буюу Хутаг өндөр суманд хуралдах үеэр аймгийн удирдлагууд хүсэлт тавьснаар шийдвэрлэгдсэн билээ. Шинэ удирдлага, шинэ зохион байгуулалтаар дахин эхэлсэн Дулааны станцын төслийг Energy Palace компани гүйцэтгэж байна. Төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэн салбар яам агентлагийн мэрэгчлэтнүүдийн хяналт зөвлөмжийг нягт баримтлан ажиллаж байгаа. Тус бүтээн байгуулалт одоогоор барилга ухсралт, дотоод заслын ажил хийгдэж 80% гүйцэтгэлтэй явагдаж байна. Эрчим хүчний зохицуулах хороо болон Energy Palace компаниас өгж байгаа мэдээллээр энэ оны 8 дугаар сарын 15-нд ашиглалтанд оруулж эхлэхээр төлөвлөн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлээд байна. 28 мегаватт хүчин чадалтай тус станц ашиглалтанд орсноор Булган аймгийн төв Булган сумыг одоо байгаагаас 3 дахин их хэмжээтэй болтол халааж дийгэх юм а.